Ховд аймгийн газрын харилцаа барилга хотоо байгуулалтын газрын дарга баяр сүхээр ахлуулсан ажлын хэсэг Буянт мянган сумдад ажиллахаар дугуйтай аян замд гарлаа. Өөрөөр хэлбэл тус сумдад ажиллахаар явахдаа суудлын тэргээс илүү ундаг дугуйг чухалчлаж хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх зорилгоор аймгийн төвөөс Буянт мянган сум хүртэл ирж очих 90 км замыг дугуйгаар туулахаар шийдэж газрын харилцаа барилга хотоо байгуулалтын газрын үүднээс хамт олонныхоо төлөөллөөр өдүүлэн аян замд гарч байгаа нэ. Ажлын хэсгийнхэн иргэн төвтэй ээлтод ухаалаг газрын харилцаа зорилтын хүрээнд сумдын газрын даамлуудын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ үнэлгээ хийх, газар зохион байгуулалт, газрын кадастрын чиглэлээр орон нутагт хийж байгаа болон энэ онд хийгдэх ажлуудыг хэрэгжүүлэхэд мөрдөгдөж буй салбарын хууль тогтоомж стандарт дүрм журмыг сурталчлах, цаашид тулгамдж байгаа асуудлын талаар сумдын удирдлагуудтай уулзаж харилцан санал солилцох юм а. Гол зорилго нь бол бид нар одоо сумдынхаа газрын даамлуудын үйл ажиллагааг хяналт үнэлгээ хийж арга зүйн зөвлөгөө өгч сумдын удирдлагуудтай уулзаж бас газар зохион байгуулалтын улсын ерөнхий төлөвлөгөө мөн одоо газрыг зөв зөвхөстэй ашиглах, хүн сэргээх, дуудлага худалдаа зохион байгуулах гэх мэт арга хэмжээнүүдийг арга зүйн зөвлөгөө өгөхөр гэж гарч байгаа. За яагаад дугуйтай гарч ирэх хэрэг маш олон хууль тогтоомжууд бол гарсан байдаг. Энэ хууль тогтоомжуудын хэрэгжилтийг нэгдүгээр таангана. Хоёрдугаарт бол манай аймгийн гол одоо давуу тал гэвэл ногоон хүчлийн хөтөлбөрөөр баталсан 2 дахь аймаг. За энэ ногоон хүчлийн хөтөлбөрийг одоо хэрэгжүүлэхийн тулд олон байгууллагын хамтын ажиллагаа мөн одоо олон нийтийн одоо оролцоо маш чухал. Үүнд одоо бид нэг зорилтоор оролцож байгаа. Зөвхөн нэг зорилтод оролцож байгаа нэг алхам гэж хэлж болно. Ногоон засаглал, ногоон одоо эдийн засаг, чиглэл хандлагыг өөрчлөх чиглэлээр бид нар бол оролцож байна. За ингээд бид бол одоо дугуйгаар аялал хийж, очиж хяналт үнэлгээ хийж, заавар зөвлөгөө өгөөд эргээд ирж байна. Ногоон хүчлийн хөтөлбөрт бид нар нэгдэж ороод нийгэмдээ бас энэ хандлагыг уриалж байгаа. Цаашлаад бид хариуцлагатай тунгалаг төр хөтөлбөртөө одоо орж бас энэ нэгдэж орж энэ чиглэлийн одоо сурвалж сурталчилгаа хийх, иргэдэд одоо соён гэрүүлэх ажлыг хийхээр одоо төрийн үйлчлэгийг иргэнд одоо хүргэх чиглэлээр ингэж явж байгаа гэж хэлж байна. Цаашлаа бид энэ дугуйг хөгжүүлэх чиглэлээр дугуй бүх барилга байгууламжуудын одоо хүлээж авах ажлын хэсэг одоо манайх ахлаж манайх одоо хэрэгжүүлдэг байгаа. Тэгэхээр одоо барилга байгууламж барьж байгаа аж ахуйн нэгжүүд бас дугуйн зохицолтой болох шаардлагыг тавих, мөн дугуйны дэд үтцийг хөгжүүлэх, цаашлаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн одоо дэд үтцийг хөгжүүлэх чиглэлээр бас тодорхой ажлуудыг үе шатаагаар хийхээр бол төлөвлөж ажиллаж байгаа. Уг ажлын үр дүнд сумдын газрын даамлуудын үйл ажиллагааны сайн туршлагыг судлах, олон нийтэд түгээх, зөрчил дутагдлыг засах зэрэг ач холбогдолтой гэж албаныхан хэллээ. Нөгөө талаасаа Ховд аймгийн ногоон хүчлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд байгууллагын оролцоог нэмэгдүүлэх, ажилтнуудыг хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх зорилгоор дугуйтай аялал хийж байгаа гинэ.